За нэг унтуулж байгаа гэдэгтээ яг тэр шиг дасгад ганцхан баруун ташаа чигэж өнтрөөд аваа явчлаа. Чиний бэлдээс хөнтөрсөн өндөр жарслаа. Баруун давуулаад авсан. Утгад Ирж спортоор нэг улсын арслан. Садмөндөр аймгийн арслан Хүрлбаатар 4 давлаа. Өнгөрсөн амралтын өдөр Монгол бүхэн өргөөнд Алтан жолоо группийн 10 үндэс компани нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан боллоо. Алтан жолоо групп 18 дахь жилдээ зохион байгуулсан улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Монгол улсын арслан содомдож 7 давн төрүүлсэн. Тэгвэл түүний тухай зарим фактуудыг хүргэж байна. Монгол улсын арслан сэдвийн содомдож 1986 оны 11-р сард төрсэн 40 настай Хүсгэл аймгийн Тосон цэнгэ сумын уугуул 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд 5 эгч 2 ах 2 эмэгтэй дүүтэй биеийн өндөр 184 см биеийн жин 120 кг Хүсгэдийн хүчтэн дэвжээ Ирч спорт хороо Монс группийн бүх түүний багш нь чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер Хүсгэл аймгийн Алаг эрдэнэ сумын харьяат аймгийн арслан мөн сүх юм. Содомдож 2006 онд Хүсгэл аймгийн наадам төрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Дараа жилд нь дахин төрүүлж хурц чимэг 2009 онд улсын наадам 5 давж улсын начин цол 2011 онд улсын наадам 6 давж улсын харцаг цол тус уртсан. 2017 онд улсын их байр наадамд улсын харцаг үлзий тогтохын Батаршихоор 9 даван төрүүлж улсын арслан цол хүртсэн. Содомдож биеийн хөгжил сайтай уран гоё барилдаанаараа бүх сонирхчдын хайр хүндлэлийг хүлээсэн мэлээ. Түүний хувьд Монгол бүхэн өргөнд 9 жилийн дараа дахин төрүүлв. Мөн 2017 оны улсын баяр наадмаас хойших анхны төрөөгөө хүрсэн гэж хэлж болох юм. Ингэснээр Монгол улсын 52 дахь улсын арслан содомдорж арслан цолнуудын хүндэтгэлийн барилдаанд 3 дахь төрөөгөө хүртлээ. Арслан цолнуудын барилдаанд 2010 онд улсын начин цолтой байхдаа төрүүлж байсан бол 2012 онд улсын харцаг цолтой байхдаа төрүүлсэн. Ингээд 14 жилийн дараа дахин арслан цолны хүндэтгэлийн барилдаанд төрүүлж байна. Өөрөөр хэлбэл арслан цолны хүндэтгэлийн барилдаанд 3 өөр цолтой төрүүлсэн анхны бүх болж байна. Түүний энэ удаагийн төрөөнд олон хөгжөөнд дэмжигч нар нь баяр багталтай сэтгэл дүүрэн байлаа.